Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг. Таахны нэрийн ямар амгалан айлтгий амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж байна уу? Монгол Улсын хөгжил бариатай TV5 телевиз, Монгол Улсын засгийн газар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, халамжаас хөдөлмөрт гэсэн зорилтод цуврал нэвтрүүлгийг энэ цаг мөчөөс эхлэн үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас халамжаас хөдөлмөрт хэмээх бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зөвхөн халамж хүсэгч биш, хөдөлмөр эрхлэгчид, за мөн ажлын байр бий болгогчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид юм а гэдгийг харуулах зорилготой, за мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж байгаа бизнес үйл ажиллагааг дэмжих зорилготой энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож төслөө танилцуулах эрхэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллагууд болоод нийт байгууллагуудаа юун түрүүнд амжилт хүсье. Ингээд ариун зай сайдыг бас нээлтийн үгийг хэлээжээ гэж хүсэж байна. Манай Монгол Улсын нийт хүн амын 3-4% орчим иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Ажлын байрыг аваад үзэх юм бол 12 хүрэхгүй хувь нь одоо ажиллаж байгаа гэсэн ийм тоо мэдээлэл байдаг. За Монгол Улсын засгийн газрын зүгээс маш олон жил одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй анхаарч хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийг одоо тусгайлж одоо байгуулж за хөдөлмөрийн тухай хуулийн өмнөх хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалт за одоо шинчилсэн найруулгын 144-р заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулаагүй төлбөр бол төвлөрж байдаг. Эргүүлээд энэ сангаараа дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийнхөө бий болгосон ажлын байр өөрийнх нь одоо төсөл хөтөлбөрүүдийг дэмждэг байгаа. Яг өнөөдөр бидний одоо энэ төсөл хөтөлбөр шалгаруулах энэ бодлогот 1.6 орчим тэрбум төгрөг бол энэ жилийн хувьд төсөвлөгдсөн. За 30 орчим төрийн бус байгууллага за төрийн бус байгууллагын хувьд бол санхүүжилтийн дүүн нь 20 сая төгрөг хүртэл байгаа. 50% буцаалттай хүүгүү зээл ямар нэгэн барьцаагүй зээл байгаа. За 50%-ийг бол эргүүлэн төлөх байна гэсэн үг. За аж ахуй нэгж байгууллагын хувьд бол 35 орчим аж ахуй нэгж байгууллагад энэ боломж нь энэ жил одоо нээлттэй болж орж ирнэ гэсэн үг. За 30-аас 50 сая төгрөгийн хүүгүү барьцаагүй гэхдээ 100% эргэн төлөгдөх одоо нөхцөлтэй ийм одоо санхүүгийн дэмжлэг байгаа юм а. Тэгээд энэ үйл ажиллагаа хэдийгээр олон жил явж исэн боловч яг одоо энэ жилээс бид хамтдаа ийм олон нийтэд үнийг одоо бас танилцуулж нээлттэй сонгон шалгуулалтаа гаргая. За нөгөө талдаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжиж байгаа аж ахуй нэгж байгууллага, төрийн бус байгууллага, за хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө бий болгосон энэ ажлын байруудыг нийтэд одоо бас сурталчлан таниулах ийм ажиллагаа явагдаж байна гэж ойлгоно. Хамтран ажиллаж байгаа та бүхэндээ бас талархлаа дэвшүүлмээр байна. Баярлалаа. За ингээд 1-2 дугаар шатад аваад өнөөдөр үзэгч та бүхэнд бас сүүлийн шатанд үлдсэн аж ахуй нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд төслөө танилцуулах гэж байгаа. За тэр төслийг бас шүүн тунгааж бас зөвлөмж өгөхөөр хүрэлцэн ирсэн одоо шүүгчд маань байгаа. Ингээд шүүгчтэй танилцуулахад таатай байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн шүүгч Монгол Улсын ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Чулуун Даваагийн Ундрах баяр. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн шүүгч Монгол Улсын засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аюушин Ариун Заяа. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн шүүгч Монголын үндэсний худалдаач үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Түмэн Жаргалын дүүрэн. Салбар бүрт өөр ингэсэн онцлогтой өөр ингэсэн шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах төслүүд байгаа. Үзэгч танд ч гэсэн сонирхолтой авах хаа гэдэгт итгэлтэй байна. Халамжаас хөдөлмөрт цуврал зорилтод нэвтрүүлэг эхэлж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт
За сайн байцгаана уу. Мөнхтлэн сурах ХХК-гаас эко принт хэвлэл хаяг рекламны чиглэлээр энэ төсөл хөтөлбөрт оролцож байгаа. Манайх болохоор 2013 онд мөнхтлэн сурах ХХК-г үүсгэн байгуулж одоогоор тасралтгүй энэ үйл ажиллагаагаа явж байна. За тэгээд энэ компаниг болохоор би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн үүсгэн байгуулсан компани байгаа. За тэгээд манайх болохоор хэвлэл дизайны одоо цогц үйлчлэгийг үзүүлж ажилладаг. Хувь хүн болон албан байгууллагуудтай бүгднтэй хамтарч ажиллахаас гадна бас тодорхой хэмжээгээр бас дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтөд хамтарч ажилладаг байгаа. За тэгээд манайх болохоор товгор үсээ гадна дотн ийм лайт бокс, хулдаасан хэвлэл, бото хэвлэл, бит үсгэн хаягнууд болон за тэгээд танилцуулга боршуур, нэрийн хуудас, ерөнхийдөө урсдаг лед, самбар, төмөр хийц гэх мэтлэн ерөнхийдөө бүх төрлийн чиглэлээр ажиллахыг зорж байгаа. Ер нь бол 18, 19 он ерөнхийдөө бас ковидын нөхцөл байдлын үед бас манайх ямар ч байсан гэд хаалгаа барилгүй үлдчихсэн доктортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд манай одоо тэр нөгөө үйл ажиллагаа явуулдаг газар маань болохоор бас нэг би тодорхой хэмжээгээр хичнээн түрээсийн төлбөр өндөрч гисэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэрэгцэртэй иргэд маань орж гарахад тийм боломжтой нөхцөл байдалтай тийм орчныг сонгож ажиллаж байгаа. Тийм учраас бидний ажлын байрны тухайд бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон тав тухтай дээрээс нь бас нэг орц гарцсан налуу зам нь стандартын дагуу. За тэгээд ерөнхийдөө манай шинээр тоног төхөөрөмж авах гэж байгаа төслөө 30 сая төгрөгөө болохоор бид нар юунд зарцуулах гэж байгаа гэхээр 3D хэвлэгч машин авах гэж байгаа. Тэгээд дээрээс нь болохоор бид нар бас нөгөө юм одоо энэ сүүлийн үед футболкны дардс болон одоо энэ аягны дардсууд болохоор нөгөө арай шинэлэг хэлбэрт шилжсэн тийм дардсны машинууд худалдаж авах гэж байгаа. 3D хэвлэгч машин бас авах гэж байгаамаа. Тэгээд лазер зүсэгч машин аавна гэсэн ерөнхийдөө. За тэгээд бусдаар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цалинжуулаад ингээд бас тэднийг хөдөлмөрт оруулаад ажиллая гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Ерөнхийдөө саяны авж байгаа материалаас бидний одоо хийж байгаа зүйл нь хийхийг зорж байгаа. Саяны нэг бараастай авж байгаа зүйл. Энэ бит үсэг гэдэг зүйл энэ байна. Энийг одоо ерөнхийдөө нэг хаяг рекламны чиглэлч одоо энэ зүйл рүү явуулаач үү тийм ээ. Одоо өнгөрсөн үеийн нэг хурдан сэвлэн байха болчихлоо. Тийм болохоор энэ зүйлийг бит үсэг бид нар одоо яг энийг одоо юу энэ материалаа аваад өөрснөө хийхдээ одоо бусд газар очиж зүсүүлж байгаа байхгүй. Одоо нэг акрил гэдэг энэ материалыг аваад зүсүүлэхэд 100 мянга. Хэрвээ бид нар өөрснөө одоо энэ лаз үзэх шиг энийг хийх юм бол нэг зөвхөн хавтаагаас хүн 100 мянга үзүүлдэг бол одоо бид нар өөрснөө үзэх юм бол 100 мянга бид нарт төлнө. Энэ болохоор аяган дээр хэвлэгч. Энэ шинэ жилийн үеэр болон одоо ер нь бол нөгөө ойн баяр юунууд их орлоготой байдаг гэдэг байхгүй. Би энийг бол одоо өөрийн юугаар дадлагаар одоо би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний хөгжлийн ерхий газар дээр компьютер графикингээс давхар сурж байгаа. Би дадлагж ажиллаж байна. Тэгээд ер нь энийг болон хувцас таагчдын өөрийн дадлага хийж байгаа. Тэгээд бас энд ажиллаж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Ойлгомжтой байлаа. Тэгээ би асуулт гэхээс илүүгээр юу юм бэ те? Хэн нөгөө нэг байгууллага маань угаасаа компани угаасаа туршлагатай. Дээрээс нь бас хөгжимшөлтөн өөрөө удирдах байгаа учраас нөгөө хэрэгцээ шаардлага бүх юм маш сайн мэдж байгаа бүрдүүлсэн байгаад байна. Зүгээр тодруулах гэж зүйл маань одоо энэ төслөөр хөгжимшөлтийн үнийг нэмэгдүүлэхдээ тэр хүмүүсийг нэг сургаж хөгжүүлэхээс илүү хамтын ажиллагаа ашиглаж байгаа юм шүү дээ. Тэнд бэлтгэж байгаа сурж байгаа залуучдыг шууд ажлын байранд бэлэн байна. Одоо бол энэ төслөөр шөө жоохон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлчих гэж байгаа. Тэ? Энэ дээр л илүү их анхаарч байгаа гэж ойлгож байна, тэ? Өмнөх туршлагыг харуул ер нь танаа одоо захиалга тэг бүтээгдэхүүнийг эрэлт хэрэгцээ өрнөх хэрэг байсан бай. Манай бас нэг давуу тал юу байдаг вэ гэхээр дизайны тал дээр маш гоё ялгарч өгдөг. Хүмүүс нөгөө ингэдэг байхгүй өөр газар ингээд захиалга өгөхөд очихоор ингээд нэг баг ингээд үг биччихэл за гаргалаа гэдэг. Гэтэл манайх болохоор нөгөө дизайнд айгүй гоё сэтгэлээ шингээж хийдэг учраас бас хүмүүсийгээ эргээд айгүй татдаг. Тийм учраас манайх бас том ажлууд дээр хүртэл ажиллаж хамтарч ажиллаж исэн. Ер нь жижигхэн байгууллагуудтай ч ажиллаж исэн. Тэгээд ер нь тэр дундаас одоо юу гэдгийг бас нэг олон улсын арга хэмжээ хүртэл зохион байгуулах ажилд оролцож исэн туршлагатай. Захиралт одоо маш том амжилт хүсье. Үнэхээр шатрахгүйгээр өөрсдийнхөө энэ бизнесээ бий болгоод бүтээгээд бусдыг одоо бас сургаад ажлын байраар хангаад явж байгаад бол үнэхээр бахархаж одоо бас талархаж байна. 36-аас 48 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг 100% иргэн төлөгдөн 30-аас 50 сая хүртэлх одоо ийм төгрөгийн санхүүгийн дэмжлэг байгаа юм. Тэгээд таны хувьд бол 30 сая төгрөг гэж байгаа юм байна тий. Аха. За ягаад 50 сая гээгүй? Тий яхаа ерөнхийдөө бид нар бас иргэн төлөлтөө бодож үзээд тэгээд ерөнхийдөө бас
эхний удаа оролцож байгаа учраас 30 саяараа аваад үзье гэж утсан. За дараагийнх нь одоо ажилд нь бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Та бүхнийг удаа жилийн тагмын гишүүнээр хэсэг байгаа бол эсээрээ тэгээд одоо энэ шинэ хуулийн заалтын дагуу энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээсэн бүтээгдэхүүнийг авах юм бол тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулах төлбөрөөсөө чөлөөлөгдөх юм нөхцөлтэй юм байна. Энэ боломжоо бүгдээрээ удаа жилийн тагмын гишүүд компаниудын дунд хэрэгжүүлэн ажиллаад борлуулалтаа нэмэгдүүлье. Харин яг байна. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Кинон ихтгэл дэвс төрийн бас байгууллагын менежер Сарантай ядаа уулзаад байна. За төсөл танилцуулахад бэлэн үү? Таны бахархах нэг зүйл бол бас хэдэн хүнийг ажилтаа болгосон, хэдэн хүнийг сургасан гэсэн үзүүлэлт байгаа хэрэг. Тэгэхээр өөрөө нэг юм өөрөөрөө бахархах шалтгаан болсон тэр үзүүлэлтээсээ хуваалцвал. За нийтдээ 240 гаруй иргэнийг ажлын байраар хангаж сургалтанд хамруулсан. Үүнээс одоо 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг мэрэгжлийн сургалтанд хамруулад одоо оюутлын үйлдвэр дээр ингээд нийтдээ 6 хүнийг одоо ажлын байраар хангаад ажиллаж байна. За төслийн амжилтад танилцуулаарай. Санхүүжилтийн аваарай, амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнүү ихтгэл дүүлс төрийн бус байгууллагын дэргэдэх оюутлын үйлдвэрээс ээлтэй ажлын байр төслөө танилцуулж байна. За манай оюутлын үйлдвэрт одоогоор 9 хүн одоо ажилдаг. 2 ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санал болгож байгаа. Манайх бол одоо сардаа нэг 150 орчим ажлын хос хувцсны захиалга авдаг. За энэ захиалга маань ер нь 200 орчим болж тооны хувьд ийм өсөлттэй байх гэдэг ихний одоо бид нарт одоо прогноз байгаа. За одоогоор бол ерөнхийдөө нэг ажилтныхаа цалинг тавиад за урсгал зардлуудаа одоо танаад за ажлын байрныхаа бид нар түрээсийг өгөөд ингээд одоо ерөнхийдөө баланс маань одоо ерөнхийдөө одоо ингээд хасах руу ороогүй явж байгаа. За энэ маань бид нар одоо тогтмол одоо цалингаа тавиад явдаг. За 2 ажлын байр бид нар одоо нэмснээр яах гэж байгаа гэхээр зөвхөн энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ард бас ар гэр өр хүүхэд гээд бас нэг 3-5 амгалт байдаг. Тухайн айл өрх бол тогтмол бас байнгын орлоготой болно. Тухайн 2 иргэн маань бичил хамт олон дотор ороод бас нийгэмшин ийм одоо бас эрэг талуудыг харж байгаа. За бид нар нэг 150 ажлын хос хувцсны одоо захиалга авж байна. За 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэмэгдснээр бид нар нэг 200 хос хувцсыг нэг сардаа үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. За ажлын хос хувцаа бид нар бол зуны одоо энэ хослолыг бол нэг хувцсыг 65 мянгаар одоо борлуулдаг. За хэдийгээр одоо материалын маань үн одоо энэ тээврийн зардал ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор одоо нэмэгдэж байгаа боловч одоо эцсийн бүтээгдэхүүн маань бас тэрийг дагаад бас 100% бас өсөлттэй биш байгаа. Гэхдээ бид нар манай үйлдвэр бол одоо 4 жилийн хугацаанд ямар ч байсан ажилтаа цалинжуулаад тогтмол ажлын байраар одоо ингээд хангаад явж байгаа. Энэ туршлага дээрээ үндэслээд одоо биднэрт нэг өрөө байна. Нийтдээ нэг 4 хүнийг бид нар ажлын байраар хангачих боломж байна. Түүнд бид нар суйрлуулах одоо бид нар тоног төхөөрөмж сүүлийн үеийн одоо жишээлбэл одоо хос оюуны оюутлын машин гэхэд бид нарт одоо 2 ширхэг хэрэгтэй байна. Тийм учраас бид нар тоног төхөөрөмжөө одоо нэмэгдүүлж хүчин чадлаа нэмэгдүүлснээр за энэ 2 ажлын байр маань одоо тогтмол манад одоо тогтмол цалинтай ажилтан болоод ажиллах юм байнамаа. Нийтдээ ер нь нэг 10 орчим хүн манай байгууллагад хандснаас бид нар одоо нэг 4 хүн дээр одоо эцсийн байдлаар одоо үлдсэн байгаа. Тэр дөрвөөсөө бид нар 2 хүнийг ажлын байранд авч үлдэнэ. За эхлээ сургалтанд хамруулад дараа нь үйлдвэр дадлагт гаргаад за тэгээд ажилтаа байлгаад ингээд 36 сарын дараа энэ хүн өөрөө бие даагаад үйлдвэрлэл эрхлэх сонголт хийгээд явхаар болвол дараа нь энэ ажлын байран дээр эргээд яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ үргэлжлүүлж авах уу эсвэл бол тэр дараа нь шийдэх асуудал. Манад одоо 36 сарын хугацаанд гэрээтэй хөдөлмөрийн гэрээ байгуулад манай ажилтан болоод цалин үлсэн аваад явна. 37 дахь сараас эхлээд тэр хүн ажлын
байр бий болгогч болоод ажил олгогч болоод явахт нь манай байгууллагын зүгээс бол тодорхой хэмжээний бас нэг тоног төхөөрөмжийн хэлийн гарааг нь бас дэмжиж өгье гэдэг ийм цаашдын юутайгаа төлөвлөлттэй байгаа. За надад нэг л асуулт байна л да. Төслийн үйл ажиллагааны эхэнд нь тохируулга хийх тухай байгаа тийм. Тэгэхээр тохируулга гэж яг юу хийх гэж байгаа вэ? Одоо сонсголын бэрхшээлтэй 2 хүн байгаа. За манайх бол сэтгэл зүйч маань бас давхар одоо дохионы хэлний хэлмэрчийн одоо сургалт төгссөн ийм хүн байдаг. Тэгэхээр бид нар бол одоо ажлын байран дээр тохируулах хийх боломжтой гэж үзэж байгаа. Ажлаад явах боломжтой гэж үзэж байгаа. Тухайн бэрхшээлээсээ үл хамааран ажиллах жишээлбэл дохионы хэлээр харилцагч байгаа, бэлдсэн байгаа манай. За Тэнүүн ихтгэлд үүс төрийн бас байгууллагын хамт олонд юуны өмнө талархлаа дэвшүүлмээр байна. За хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 144-р заалтаар яг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах, ажлын байран дээр нь одоо сургах ийм одоо зүйл заалтууд тусгаж одоо орсон байдаг. 144-р одоо энэ зүйл заалтад 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлагчдынхаа 4% нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг заавал авна гэж одоо хуульчлаад өгчихсөн. За нөгөө талдаа хэрвээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулж чадахгүй бол ажлын байрны төлбөр төлнө. За тухайн одоо ажлын байрны төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна гэж хуульчилсан байгаа юм. Тэгээ энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байгаа энэ төлбөр нь өөрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр яг тусгайлсан одоо дид сан үсээд за түүнээсээ эргээд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг олноор бий болгох ийм одоо төсөл хөтөлбөрүүдийг одоо дэмжих чиглэл зарцуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сургаад, дадлагжуулаад ажлын байран дээр гаргаад бие даалгаад одоо сурцсан тодорхой хэмжээний одоо туршлага хоригдлуулсан байгууллага байна гэж харж ойлголоо. Цаашдаа ч гэсэн ажлын байрыг одоо нэмэгдүүлэх, илүү олон хүнийг сургах ийм үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм байна. Дэмжиж байна. Баяр хүргэе. Бидний төслийг одоо анхааралтай сонсож үнэтэй зөвлөгөө өгсөн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Энд чинь хөгжлийн бэрхшээлтэй юугаар үйлдвэрсэн шүү гэдэг тэр аппликейшн лого ерөөсөө угаасаа байх хэрэгтэй юм шүү. Тийм. Байгаа мó? Үгүй байхгүй. Хий. Тэгэх юм бол энэ саяны 144-ийн залт чинь нөгөө хэрэгж бүр боломжтой болчих юм биш. Тэрийг аваад тэргээр хүн чинь багтмаар байгаа шүү. Би бусдыг ингэж дэмжиж байгаа шүү гэдэг. Тийм. Хийе тэрийг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэгт маань төслөд танилцуулахаар ирсэн Амгалан дүлгөөн амьдрал төрийн бас байгууллагын захирал Шагдар Сүрэнтэй уулзаад байна. Best Massage салбар төвүүд олон байдаг бах те. Яг танай салбар төвийн онцлог, яг миний онцлог гэд нэрлвэл та юу нэрлэж чадах вэ? За одоо манай салбарууд одоо Best Massage 6. Одоо жишээлбэл би ихд одоо 2006 оноос хойш одоо массажийн чиглэлээр ажиллаж байна. Тийм. Туршлагатай гэсэн үг шүү дээ. Тийм. За төслийн амжилттай танилцуулаад санхүүжилтээ аваад гараад ирээрээ танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За Амгалан дүлгөөн төрийн бас байгууллагаас оролцож байна. Манайх массажийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхэд бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй гинэ доктортай, тохируулгатай ажлын байраар хангахаас гадна нийгмийн идэвхтэй харилцаанд оролцоход нь тусдын зүйлмэ гэж бодож байгаа. За тэгэд манай массажийн үйл ажиллагаа ер нь үр ашигын одоо тооцоо тайлангаар бол өдөртөө нэг 250-аас 300 мянган төгрөгийн сарда 7-оос 8 мянган сая төгрөгийн ашигтай. Жилдээ нэг 90-ээс 100 сая төгрөгийн ажилтай одоо ашигтай ажлыг тооцоолж байна гэдэг. Төрийн бас байгууллагын хуваар оролцож байгаа юм байна шүү дээ, тий? Төрийн бас байгууллага. За манай Монгол улсын одоо иргэдийн хувьд Best Massage-ыг бас мэдгүй хараагүй хүмүүс бол бараг байхгүй бах тий. Ер нь бол Best Massage маш олон одоо байнгын үйлчлүүлэгчтэй одоо хувийн байгууллагууд ч гэсэн гэрээлээд тодорхой хэмжээнд офис дээр бас
цагийн одоо бас үйлчилгээ авдаг ийм шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлээд эхэлсэн байлаа. Жишээлбэл Хаан банк одоо бас яг Best Massage-тай хамтарч ажилладаг юм байдаг гэдгийг би бас саяхан одоо мэдсэн. Тэгээд яалтчгүй бизнес нь бас тодорхой хэмжээнд хөгжсөн байгаа учраас та бүхэнд одоо бас талархснаа илэрхийлмээр байна. Баярлалаа. Хоёр ажлын байр бий болгоход одоо энэ санхүүжилтийн зардлыг ажлын байр бий болгох тэр нөгөө нэг тоног төхөөрөмж хэрэгслэр хангах зориултаар ашиглана гэж ойлгож байна зөв үү? Зөв. Тэгэхээр ямар ч хэсэн ер нь одоо тэр хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань одоо тэр орчны тохиолдолд тэгээд одоо тоног төхөөрөмж тэр массажоор цагаан эргэл одоо гэх мэт одоо бус зардлуудад ер нь тооцоологдсон байгаа. Бас сүүлийн үед нөгөө нийгэмд танигдсан хөгжимшил дээрэгдэн салбараас те бизнес хэлбэр явуулж байгаа энэ бол энэ массажийн төв. Тэгээд энэ Японы энэ амма шин ядс гэдэг те цэгэн барины энэ ч угаасаа олон улстай ч гэсэн Азтай ч гэсэн нэлээх түүхсэн тийм сүүлийн энэ аж ахуйн нэгжүүч нь өөрсдөө айгүйх тийм хүний нөөцийн бодлого их айгүй сайжирсан ерөөсөө хүний үнэхээр идэвхтэй сайн ажиллахын тулд нөгөө эрүүл мэнд сэтгэл зүй бүх талаас нь дэмждэг болсон. Тэрний нэгэнд нь ерөөсөө ажилчдын энэ эрүүл мэндийн асуудал тэр массаж хөдөлгөөн тэгэхээр тэр талтай бол угаасаа одоо маркетинг хийх шаардлагагүйгээр баг өөрсдөө нийгэм танигдуулж байна. Хүний нөөцөө сайн бүрдүүлэх зорилготой байгаа юм те тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх. Ер нь тоног төхөөрөмж сайжруулна. Тэгээд одоо массажист маань жоохон эрэлт хэрэгцээ бас ихтэй байгаа учраас одоо энэ массажийн чиглэлээр 18 оноос хойш үйл ажиллагаа маань явагдаж байгаад 20 онд өөрийн гэсэн тийм одоо 60 м2 ажлын байр хөдөлж авсан байна. Тийм. Тэгэхээр одоо өөрийн гэсэн байр түрээсээ хэлбэргүйгээр явуулна. Тэгэхээр одоо нэмж дээр нь одоо сүнсний бэрхшээлтэй 2 хүн ажиллах тийм боломж бүрдчихсэн гэсэн үг. За баяр хүргэе. Би бараг танаа одоо тий түрээсэлж исэн байраар бас орж байсан юм байна. Хүүхдийн 100-д одоо бас яг байдаг. Тэнд би их олон жил ажилласан л да. 16 дахь жилдээ ажиллаж байна массажийн чиглэлээр. Стамондаг. За хөтөлбөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын дагуу хоёр ч зүйл зарт бол яг одоо тань дээр бол би бас олон нийтэд бас мэдүүлье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол 43-ын 3 дугаар заалт дээр бол ажил олгогч ажилтныхаа одоо ажил амралтын цагийг бол бас зохицуулах, ар гэрт нь одоо бас анхаарах, хүүхдийн одоо хөгжил хамгааллын бодлогыг явуулна гэж зааж өгсөн байдаг. Тэгээ яг энэ ажил амралтын цагийг одоо зохицуулна гэдэг дотор бол бас ажлын байран дээр байхдаа бас тодорхой хэмжээнд одоо энэ массажийн үйлчилгээг ч гэсэн тодорхой ажлын аж ахуйн нэгж байгууллагууд одоо үзүүлээд эхэлсэн байна шүү дээ. Энэ бол ердөөсөө л одоо бүтээмж тухайн хүний ажлын байран дээр одоо бас сэтгэл ханамжтай байх, илүү одоо үр бүтээлтэй байх ийм боломжийг бас эрэлхийлсэн ийм сайн байгууллагууд бас байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр ч гэсэн танахта нэг талдаа хамтран ажиллах боломжтой юм байна. За нөгөө талдаа бол хөтөлбөрийн тухай хуулийн 144-ийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулахгүй бол одоо ажлын байрны төлбөр төлөх. За хэрэгцээ одоо төлбөр төлөхөө бас бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээр бас орлуулж авах боломжтой юм байна. Тэгэхээр танахаар одоо бас гэрээлээд тодорхой одоо үйлчилгээ авах юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулаагийн төлбөрийг бас суутган бодох ийм боломж нь бас байгаа юм байна гэж одоо бас хэлье. Баярлалаа. Амжилт хүсье. Танаас үлчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал Наран цэцэг төслөө танилцуулахад бэлэн болсон байна. Танах ер нь голдуу ямар хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн хийж гин, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гин? Эрэгтэй цамцыг бол маш олон таагаар л үйлдвэрлэж байна да. За. Монгол эрчүүдийнхээ үнэтэй дулаан амьдрахад санаа тавьдаг Танаас үлчийн компанийн амжилт хүсье. За, та бүхэнд ч гэсэн баярлалаа. За, баярлалаа. Баярлалаа. Танаас үлчийн компани захирал 7 дугаар сарнгийн Наран цэцэг байна. 10 гаруй жил сүлжигч мэргэжлээр ажиллаж байгаад 2013 онд өөрийнхөө компаниг үүсгэн байгуулсан. Сүлжигчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл судалгааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Гар сүлжих машинтай ажиллаж байгаад худалдаа хөгжлийн банкны зээлээр Японы Shimazaki компани сүлжих автомат машин нэгийг худалдаж авсан. Одоо энэ бэрхшш ээлтэй аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд тохирсон ажлын байрыг бий болгохоор зорж байгаа. Одоо нэг хүн ажиллаж байгаа. Дахин нэг хүнийг соргон ажиллуулж эхлэхэд байгаа. Тэгээд одоо манай бидний зорилго бол энэ бэрхшээлтэй технологиг ашиглан бараа үйлдвэрлэлээ өргөжүүлж
өөрийн брендийг бий болгон гадаад зах зээлд гаргахыг зорж байгаа. Манай компани төлөвлөгөө бол жилийн дөрвөлөөр доктортой ажиллах. Тэгээд чанараа сайжруулах. Ээлтэй ажлын байрыг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дотоодын зах зээлд бол сүлжээ бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Манай бас нэг жилдээ 5.4 тэрбум төгрөгийн сүлжээ бүтээгдэхүүн гаднаас худалдаж авдаг. Зах зээл бол бүрэн боломжтой. Тэгээд үр ашигын саацсан болохоор нэг машинтай манайх өдөрт 15 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дахин энэ төслийн санхүүжилт дээр дахин нэмшээ авах хүсэлтэй байгаа. 2 машинтай болсноор өдөрт гарах бүтээмж маань нэмэгдэнэ. Тэгээ үр ашигтай болсноор компани маань төлөвшөх, өрсөлдөх чадвар сайжрах, тэгээ ажилтныхаа цалин болон нийгмийн асуудалд анхаарах боломж бүрдэж байгаа. Манай баг 2 хэдэлцэнтэй, нэг хэдэлцэн маань хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. Тэр хүн маань нөгөө эцсийн бэлэн бүтээгдэхүүний дамжлага дээр ажилладаг. Тэгээд одоо дараагийн туслах ажилтнгаа болоод хөгжлийн бэрхшээлтэй хүнээр авч ажиллах гэж байгаа. Манайх нөгөө борлуулалттай болохоор том захуудаар хар харин нарант бол захууд гэрээд борлуулагчтай. Эхний авсан машин маань нөгөө маш сайн тоног төхөөрөмж авсан л да. Тэгээ энэ нөгөө юу яадаг? Интаж шимаа хээ гаргах хүчин чадалтай. Одоо дараагийн авах машин маань энэ детальтыг нөгөө дангаар хээ гаргахгүйгээр энэ ханцуу хар ханцуу захахыг үйлдвэрлэх боломжтой. Тэгэх юм бол одоо илүү их гараа бүтээгдэхүүн гарах л та. Илүү эрэгтэй цамц, эрэгтэй тал руугаа дарсан. Тий, эрэгтэй эмэгтэй тий. Одоохондоо бас маркетинг менежмент талдаа илүү их ажиллаж чадахгүй л байгаа. Эргэлтэнд эрэгтэй цамц голцоо байгаа. Тий. Шинэ тоног төхөөрөмж авснаар хэдэн ажлын байр бий болох юм? Одоо юу? Дахиад 3 ажлын байр бий болох боломжтой. Нэг тоног төхөөрөмж авахаар 3 ажлын байр нэмэлтээр бий болох юм уу тий? Ойлголоо. Баяр хүргэе. Ер нь 2013 оноос хойш доктортой үйл ажиллагаагаа явуулаад томоохон одоо захуудаар бас бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг юм байна тий. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулад одоо цаашдаа дахиад ажлын байрны тохиргоо тоног төхөөрөмжүүдэд нэмэгдүүлээд илүү олон хүнийг одоо ажилуулахаар зорж байгаа нь одоо бас талархлаа дэвшүүлье. Баярлалаа. Аж ахуйн нэгж байгууллагын хуваар 30 сая төгрөгийн зээлийг одоо хүсэж байгаа юм байна тийм ээ. 100% иргэн төлөлттэй. 100% иргэн төлөлттэй хүүгөө барьцаагүй. Яг маш их боломж байгаа даа. Тийм байна. За танд баяр хүргье дэмжиж байна. За баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилуулах заалт байж идэг. Байгууллагуудын 4% нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах ёстой гэсэн тийм заалт байдаг. Хэрвээ ажилуулахгүй тохиолдолд улсад тодорхой хэмжээний улсын төсөвт татвар төлдөг, хураамж төлдөг. Энэ хураамж нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлдэг. Тэгээд энэ сангийн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулдаг гэж ойлгож байна. Уг нэвтрүүлгийн гол утга учир нь бид нар энэ жил нийтдээ 98 байгууллага материал ирүүлснээс одоогийн байдлаар эхний 2 шатаад аваад нэгдүгээр шат нь болохоор бид нар тухайн бичиг баримтын бүрдлийг шалгадаг. Агентлаг дээр энэний дагуу ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Үнэлгээний хороо гэсэн үг. Яг тэр байгууллага өөрийн гэсэн оффистай байна уу? Яг тэр хүмүүс нь газар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажиллаж гин үү гэдэг. Энэ жилийн онцлог бол бид нар шалгуурыг арай өндөрсгөж байгаа. Ягаад шатыг ингэж яг өөрсдөө тухайн хүмүүс нь төслөө танилцуулаад энэ нэвтрүүлгээр гарснаар уг байгууллагуудын давхар сурталчилгаа болж байгаа нэг давуу тал байна. Энэ талуудыг бид нар ашиглаад одоо эх жилээс ч гэсэн одоо энэ жил дөнгөж эхэлж байна. Зарим нэгэн алдаа оноо гарч магадгүй. Гэхдээ эх жилээс бид нар улам нарийсгаад үйл ажиллагаагаа эхний шатнаас нь эхлүүлээд нээлттэй ил тод болох зорилготой ажиллаж байгаа. Тэгээд уг халамжаас хөдөлмөрт гэсэн уран дунд явж байгаа энэ нэвтрүүлэгтээ одоо идэвхтэй оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт.
Харухын гол хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал Шинхүүтэй уулзаад байна. Монгол хүмүүсийг Монгол шинэ хүнсний ногоогоор хангах төслийг танилцуулж санхүүжилт хүсэж байгаа юм байна. Яг ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй үнийг ажлын байраар хангах гэсэн бодолтой байна. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилуулахын онцлог нь юу байна гэж харж байна та? За, нэгдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах онцлог нь бол доктор сууршилтай. Манай үдээ аж ахуйн салбарт бол одоо доктор сууршилтай ажлын байр ажиллах одоо хүмүүс тэг ховор байдаг, голцоо цагийн ажилдаа авч ажилладаг. За ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй одоо сонсголын бэрхшээлтэй юм уу тэг харааны бэрхшээлтэй иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол авч ажиллах сонирхолтой байх. За танд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тохируулгатай хөлбөмбөгийн аж ахуйн төслийг танилцуулъя. Харухын гол компани хаул дүүргийн 14 дугаар ороод 2.8 газар дудаан сан техник болон цахилгаан зэргийг дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн. 80 өрчгөн 8 харьцаатай өвлийн нардаг 3 ширхэг хөлбөмж, 22-ыг харьцах нь 11 хэмжээтэй өрсөлдөөний өвлийн хөлбөмж, 40-ыг харьцах нь 6-гийн хэмжээтэй 6 ширхэг зуны нарлаг хөлбөмж. Тэгээд 2200 м2 өвлийн хөлбөмжийн байгууламж байгаа. 50 тонн механик зойртой 2 ширхэг гүний худаг усалгааны системээр бүрэн хангагдсан. 2014 оноос эхлэн хүнсний нарийн ногоо тариалж байгаа 100% дотоодын компани байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах тохируулгатай ажлын байр бий болгон сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийг сургаж дадлагжуулан үндсэн ажилтнаар аван доктор сууршилтай ажиллах боломжтой юм байна. Өвчлөх хөдөлмөрийн чадвар дахин буурахаас өвчин сэргээсэн доктортой ажлын байр бий болгох, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх хөлбөмбөгийн аж ахуйн үйл ажиллагаанд эрхлэнэ. 2022 оны байдлаар манай компани төлөвлөсөн бүтээгдэхүүн 11 төрлийн бүтээгдэхүүн тариалахаар төлөвлөсөн байгаа. Энд өргөс тэмэх улаан лойл, салаад улаан лойл 2, тэгээд салаад байцаа, чинжүү ногоон сонгон, бууцаа, хятад байцаа, юуцаа, хулгууц хэсэгт байцаа, цагаан ногоон гэсэн. Хэдэн сая төгрөг хүсэж байгаа гинэ? 30 сая төгрөг хүсэж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагын 30 сая төгрөг юм ба штэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилдаг гэсэн үү? Ажилдаг. Одоо би бол өөрөө 70% хөгжлийн бэрхшээлтэй. Өвчний заалтаар энд хүүхдний хөгжлийн бэрхшээлтэй. Отгон гэрэл Батөржин бас 70% өвчний заалтын хөгжлийн бэрхшээлтэй байна. Иргэн төлөлтөө одоо бас бодох хэрэгтэй шүү. За. Тэгэхээр нөгөө хэрэггүй бодсон юмнууд юу байх вэ? Яаж илүү одоо хүлэмжээ сайжруулах уу? Яаж технологио сайжруулах уу гэдэг ч юм уу. Тэр талдаа илүү анхаарах юм бол зөв юм шиг зүгээр надад сая санагдлаа. За сайн төлөвлөгөөрөө л гэж хэлээ да. Тийм урьдчилан сайн амжилт хүсье. За баярлалаа. Хүнд ажлын өндөр амжилт хүсье. Халамжаас хөдөлмөрт. Шинэ мянганы эхнээс буюу 2001 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг ойлголт төлөвшүүлэхийн төлөө үзэгээ, хурцлан, сэтгэлээ чиглүүлэн яваа нэгэн сэтгүүлч эрхэмтэй уулзаад байна. Тулга тавилын студийн захирал Оргодол өнөөдөр төслөө танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. 2005 онд Тулга тавилын студ байгуулагдсан тий. Дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай нийгэмд эерэг ойлголт төрүүлэх контентууд бэлддэг гэдгийг ерөнхийдөө нийгэм одоо хардаг болчихжээ тий. Тэгэхээр та өнөөдөр яг ямар төсөлтэй ирсэн байна? Таны бас энэ сэтгүүл зүйн залбарт хийж байгаа ажлын тань ер нь үндсэн гол зорилго нь юу юм? Өнөөдөр би эвдрүүдээ оног юмдий дайжруулах гэж төдөлбөж нэг их хамгийн гол үг бид дээрх маа нийгэмдээ эерэг ойлголт гэж нийгмийн идэвхтэй гэж нэвтрүүлэг идэх. Тэгээд бүгд мэдээд маань юу ийж бодомтой бодом байна тэр бүгнийг ирүүлээд ойлголт бүгд мэдээд маань ийм юм жадаа бид ийм юм жадаа бид жог жимдээ дүгээрээ бид ийхгүй гэж байггүй гэж хаалмар гэж болдог да.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг багахан дэмжиж өгөөрэй, хийж чадахгүй зүйл байхгүй шүү гэдгийг харуулах зорилготой шинэ мянганы эхнээс хүмүүн зай сонингоос эхлээд одоо хүртэл сэтгүүл зүйн салбарт тод мөртөө яваад тулга тавилын студийн захирал орогдол төслөө танилцуулах юм байна. Амжилт хүсье. Тоног төхөөрөмжөөр шинжилэн төслийн санхүүжилт авна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье. Давайте. Да, тембегано. Mana toda diving man ay mga tawa na dudet kay hotel una durun lugar ni pirudik torga benim kano ay toni ki jabi ke topke among de unti ki bis arun taw de devi again devi taw bitum ni pirudik ko tukum dai mo to man diga nanda ukti de 이게 어떻게 들어지기 왔다 아들 어다가로 고로 웃기 밑에 되면 진짜 말아가지고 말아 어dim비 아이 뭐 나이가 하나 더 말아 어dim비 들어지 이 두가가 배지가 있는 거죠 아들 나도 부가든 나도 들어지기 웃들어 들었어 되기는 거 웃게가 니 들어지기 우드러도 다이메레 당한지 뭐다 거쳤다 야네리 야한테 갖고 가 이니 디디지만 아무것도 다운지 하늘이 야한테 갖고 니 들어오기 아 들기 야 Яг оргахыг би нөгөө бүр хүмүүн заяа сонингоос хойш мэднэ л дээ. Хөгжимшлийн салбарт тууштай доктортой сэтгэл зүйн салбарт ажиллаж байгаагаар нь. Харин саяны төслийн хэрэгцээ шаардлагаас нэгдүгээр тоног хөрөмжөө сайжруулах. Хоёрдугаарт нь дахиад нэг ажлын байрыг нэмэгдүүлэх гэж ойлгосон. Оператор гаргах гэдэг. Одоо нэг дургадад бэлдээж. Яг хөгжимшлийн иргэдийн салбараас нэг хөгжлөд дагаад, нэмийн хөгжлөд дагаад энэ салбарын нөгөө хэрэгцээ шаардлага захиалга та контент үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ордлох тэрэн дээр их ажилладаг баг. Хөгжлийн бэрхшээлийн бус салбараас танд захиалга ирдэг үү? Контент. Хөгжлийн бэрхшээлийн бус салбар, бизнесийн салбараас ч юм уу? Захиалга ирдэг үү? Контент үйлдвэрлэлийн. Ирнэ. За юу хийж байгаа та нэг жишээ хэлээч. Зүгөө. Доныг дэбигээ зүгөөч. Директор гаваад зүгөөч. Имбигээ зүгөөч. Дидэн нүгөөгээгари. Уран бүтээлийн амжилтыг хүсье. Танд баяр хүргэе. Та бүгд ирүүдийн гатаргад үгүй. Ирүүдөө жаваа. Давайда. Давайда. За. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам халамжаас хөдөлмөрт шилжиж хүн болгоныг нийгмийн тэгш оролцоотой хөдөлмөр эрхлэгч баялаг бүтээгч байгаасай гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар үзэгч та бүхэндээ танилцуулж байгаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дараагийн төслөө танилцуулах компани маань Шандас Дээрт хязгаарлагдмал хариуцлагатай компани үргэлж ирсэн байна. Ямар төрлийн хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын байр бэлдээд байна та? Манайх гэдэг нэг нийтдээ 10 ажилтнтай л та. Нэг 2 хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Тэнд ажилладаг байна. Эко, цэвэр, даглан гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг мөн дэмжих үйлсэнд амжилт хүсье. Санхүүжилт авна гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Би Шандас Дээрт компани зэрэг мөнгөсөн гэж хүн байна. 2011 онд манай компани үйл ажиллагаа гарч эхлээд одоогоор үйл ажиллагаа нь явагдаж байгаа. 18 оноос эхлээд хоолны экозог гэдэг цэвэр одоо бүтээгдэхүүнээр хооллонд хийж одоо Улаанбаатарыг дүүлчихэж байгаа. Тэгээд тэрэндээ 18 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллаж байсан. Одоогоор ахаад нэг хүн нэмж ажиллаж байгаа. Үйлчлэгээний ажилтангаар, нэгэн туслах ажилтангаар ингээд 2 хүн ажиллаж байгаа. Тэр хоолныхаа газрын төхөөрөмж юмгөө байрны засал нэг зойрын хэсэг байдгийг нэг даваа тал нь тэр зойрын хэсэгт нь хөргүүр хийхээр тийм төсөв гаргаж өгсөн байгаа энэ төсөлд. Тэгээд тэр бол хөргүүр болсноор бол одоо бүтээгдэхүүнээ авчираад модуулахгүй хадгалах тэр орчин бүрдэх юм. Одоогор бол хөдөө орон нутгаас цагаан эдээ мэдээ авч бүтээгдэхүүн хийдэг. Тэрүүгээрээ болохоор бас зойргүй учраас тэр жоохон хүндрэлтэй байгаа учраас тэр хамгийн нэг даваа тал нь өргөдлийнхөө доод талд нэг юм зойртой юм байна. Тэр бол тэрийг тогтчуулж хөргүүр хийх гээд байгаа. Тэн дээрээ бас нэг санал хөдөлж өгсөд хоёрт нь болохоор нөгөө өргөдлийнхөө дотор талыг нэг эког модон ирэхээр нийлдэхүйдэн доторлох бас хүн амьтаа орж ирэх дагааллах нь бас
гоё модон үнэртэй байх болов гэд тийм чиглэлээр ажлын байрыг өргөтгөж ийм ажлыг тань төсөл оруулсан байгаа. Хоол хийгээд хоолоор үйлчилдэг газар юм аа. Тий. Бас нэг цагаан эдээ бүтээгдэхүүн ариг, сүү, тараг, сүүгээ авчирдаг үйлдвэрлэл хийдэг юм. Үйлдвэрлэл бас хийдэг байхгүй. Тий яг цэврээр нь одоо өдрийн сайсан саалыг оройдон татаал. Тэгээ шөнөдөө хонуудад маргааш нь боловсруулалт хийгээл ингээл одоо болно тэр цаг нь бол арай болоогүй байна. Тийм учраас хоол хийдэ ингээ явж байгаа хөргөлтийн хоол, зүгээр ингийн хоол тиймэрхүү юмнууд явж байгаа. Тэнд нь хоёр бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа. Ахаад бол ажилчид бол нэлээд бас туслах ажилчид бол нэлээд авдаг. Цагийн ажилчид мачид. Имээ тийм жоохон оюуны тийм хүн бас чиглэлд өгчүүл нэг юм хийлгээд сурахчвал бас ажиллаад байгаа жоохон боломжтой. Сүү сайл ч юм уу одоо сүү хөрөөлөх мөрлөх тиймэрхүү ажлууд хийдэг байхгүй. Тараг мараг бүлэг савлах мавлах гэх. Тиймэрхүү юмдээ бол нэмэлт шинээр ажлын байр бий болох юм уу? Болгоно. Нэмж нэгийг бодох ч одоо хоёр ажиллаж байгаа. Нэг нь марс нэг нь бол 18 оноос эхлээд ажилласан. Одоо сая чинь 21 оноос нэг нь явж байгаа. Ажиллах хүнээ сонгоцсон байгаа юм уу? Сонгоцсон байгаа. Одоо нэг нь дадлагаар ингээ явж байгаа. Нэг нь дадлага шимтгэлийн төлөвлөлөөр явж байгаа. Тоног хөрөнгө үе те хөргүүрийг биелүүлэх ажлын байрны тогтчлтыг нэмэгдүүлэх. Энэ одоо жишээлбэл одоо эрхэлж байгаа үйл ажиллагаанд ямар амарлаар шууд хамааралтай вэ? Яаж орлого ашиглагч нэмэгдүүлэх вэ? Нэгдүгээр. Энэ бол тухайн хэмжээнд одоо ингээд удирдлийн цаг удирдуулалтаараа бас бүтээгдэхүүн авна шүү дээ. Одоо бол цагаан эд ингээд бэлдвэгч байгаа үед бол бид нар нөөцөө гайгүй шиг авчих юм бол ааш удаа хатгалцдаг байхгүй. За хоол үйлдвэрлэлээс зэрэгцээгээд бас цагаан эд бүтээгдэхүүн цаанаа бас хамт хаягдаа явж байгаа. Яг өдрийн орлого нь бол яг хэвдээ одоогүй байдлаар бол 300-400 вакцины дунд чинь жилдээ сардаа нэг 8-9 сая төгрөгийн жилдээ 100 сая орлоготой. Өнөө хүртэл одоо тэр хөргүүргүй байсан юм уу те? Хөргүүр бол яг нэг жижиг хөргүүрүүд байгаа л да. Хөлзөөч хөргүүрүүд. Одоо бол томрууд. Одоо бол томруулаад тэр талбайг ашиглаа хөргүүлээ тоногдох гэдэг байна. Доотлынхаа байрныхаа доотлын хөргөлийнхаа хөргөн хэсгийг л гэсэн. Хоёрдугаарт нэг юм асуух гэсэн. Сая хоёр хөгшимшөлтөн ажиллаж байгаа шүү дээ те. Бас ер нь оюуны бэрхшээлийн тухай асуудал жоохон өнчих шиг боллоо. Тийм туршлагатай байсан уу? Эсвэл одоо ажиллаж байгаа хүн чинь оюуны бэрхшээлтэй хүмүүс байсан юм уу? Оюуны бэрхшээлтэй хүмүүс. Хоёлоо юу? Тий. Тэгэхээр яг нэг юм чиглүүлээд өгчүүл яваад байдаг байхгүй юу? Юу хийдэг хүмүүсээ тэр хоёр яг? Тэр нь бол үйлчлэгээний одоо тэгээд нэг нь одоо бэлтгэгч. За. Тэгээд чин тав шин нуугаан ингээд зэмзмэр юм хийдэг тийм асуудал бас байна. Ажлын байрныхын зургууд нь таны артад тий одоо ингээд манай хөржиг горгоор найраг майраг ингээд хийдэг байхгүй саамын авчраад ингээд шигээд тэгээд өгдөөт нь шинэ найргаан гаргадаг. Тэгээд сүүнүүдээ авч хөөрүүлээ таргаан бүрээд ингээд гаргадаг. Ийм их ажлууд бол зуны цагт хийждэг. Өвдөө гаарц мацыг хадгалаад ингээд ажил олгогчдод ер нь хандаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох ажлын байраар хангаж байх нь одоо зүйтэй юм а гэдэг одоо бас уриалгыг гаргаж болох нь шүү дээ тий. Одоо зарим нэгэн ажил хийхгүй манай залуучуудаас тэр чинь заагаад өгчвөл амар байгаа. Бүр хийж холбирох юм байхгүй нэг чигийн ажилтай. Тэгээ одоо тэн дээр ингээд мэрэгчээд одоо манай тэр 18-оос хойш ажиллаж байгаа нэлээд одоо бүр манай хоолны газар бараг л авч явахын дайны чичээд байна шүү дээ. Бүрмөдөө бүгдийг нэгээ чадчихдаг болцсон. За баярлалаа. За баярч байна. За. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих оюунлаг төв төрийн бас байгууллагын тэргүүн инх мандахтай уулзаад байна. За мандахаа сайн уу? Сайн байна уу? За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, сургаж боловсруулах, дээрээс нь совилах зэрэг үйл ажиллагааг өөрийнхөө санаачлагаар явуулаад таны төрийн бас байгууллагын үйл ажиллагаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглээд яваад байгаа шиг харагддаг. Тэгэхээр яг ямар үйл ажиллагаа явуулж, яг ямар үйлчилгээ үзүүлэхээр зорж байна вэ? За манай төрийн бас байгууллага нь 2013 оноос хойш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ерөнхийдөө бол яг хөдөө орон нутагт байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг олж илрүүлээд за тэгээд одоо 116 дугаар сургуульд авчирч сургах хичнээн 116 дугаар сургууль маань өөрөө одоо төлбөргүйч гэсэн одоо нөгөө өдөр тутмын хэрэглээний одоо янз бүрийн ингээд юмнууд байдаг, зүйлүүд байдаг. Тэгэхээр бид нэр ингээд одоо аль болох хүүхдээ сургуульд сургах одоо зорилгоор тэр болгоныг одоо авч өгөх гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээд мөн одоо дөнгөж одоо харааны бэрхшээл гэдэг зүйл маань өөрөө онцлогдоод одоо бэрхшээл нь тодорхой болоод ирсэн бага насны хүүхдүүд болон одоо эцэг эхчүүдэд одоо бас сэтгэл зүйн зөвлөгөө болон
хүүхдүүдэд хөгжүүлэх одоо маш олон төрлийн одоо арга байна гэдгийг одоо эцэг эхчүүдтэйгээ бас ярилцаж те сэтгэл санаагаар дэмжих дараагийн шатны үйл ажиллагааг зааж өгөх зорилготойгоор одоогийн байдлаараа үйл ажиллагаагаа явуулаад. За амжилт хүсье. За баярлалаа. Төслийнхөө санхүүжилтийг авна гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. За баярлалаа. Чамаар бахархдаг шүү. За баярлалаа. За манай төрийн бас байгууллага нь Монголын харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих оюунлаг төв гэдэг байгууллага. За тэгээд 2013 онд байгуулагдсан. За манай үндсэн үйл ажиллагаа бол харааны бэрхшээлтэй хүүхдийн одоо боловсрол талаас нь хөгжил талаас нь үйл ажиллагаа явуулдаг байгууллага. За тэгээд 2019 онд одоо Японы одоо сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгээр 2019 онд 40 хүүхд хүлээж авах боломжтой харааны бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цуслан одоо байгуулсан. За тэгээд тэрнийхээ хүрээнд 20 онд Такара бариацлын салон гэж нэрлэгддэг бариацлын салон байгуулсан. За тэгээд энэ төсөлд болохоор тухайн салонд харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажилуулах. За тэгээд ажлын байр нэмэгдүүлэх. Тэгээд дээрэс нь тухайн салооноос олсон ашиг орлого одоо бүх зүйл маань нөгөө тусланд хүүхдүүдийн тусланд зориулагдах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг одоо бариацлын салон байгаа. За тэгээд энэ төсөлд бид нэр 20 сая төгрөгийг хэмжилж байгаа. За тэгээд 2 ажлын байр бэлдэх зорилготойгоор энэ төсөлд оролцож байгаа. Бариачийн ажлын байр байх юм уу? Юу ямар одоо төрлийн ажлын байр байх вэ? Бариачийн массажист гэсэн үг. Тийм. Энэ Такара амралтын газар Такара бариацлын салон маань болохоор Хүнөө мал Ярмагт байдгийн. Цуслан маань болохоор бүр Бэлгэд байдгийн. Одоо болохоор Хүнөө молдох ажлын байран дээрээ. Тийм Хүнөө молон дээрх ажлын байран дээрээ 2 хүнийг 2 харааны бэрхшээлтэй хүнийг нэмж ажиллуулах гэж байгаа. Тэндээс олсон орлогыг бол тэр хүүхдийн цусланд бас зарцуулдаг байна. Ер нь 20 сая төгрөгийн одоо төсөл биш өгж байгаа шүү дээ. Яг одоо үүгээрээ жишээ нь яг юу хийх юм? Санхүүжилтээр нь. Мэдээж 2 хүн ажлын одоо нөгөө авах гэж байгаа учраас одоо жишээлбэл массажны орны одоо сет бүтээгдэхүүн одоо байх хэрэгтэй. За тэгээд одоо массажны янз бүрийн одоо тоног төхөөрөмжүүд. За тэгээд ариутгалын одоо аппаратууд энэ төр гэдэг тиймэрхүү юмнууд нэмж авах зорилготой. Дээрэс нь 2 хүн нь бол сурахгүй бэлэн хүмүүс юм байна тий. Сураад төгссөн хүмүүс юм. Төгссөн хүмүүс. Тий. Одоо танах яг хэдэн хүн ажилладаг гинэ? Одоо манайх ресепшнтэйгээ нийлээд 3 хүн ажиллаж байгаа. Тэгээд нэмээд дахиад 2 хүн авах гэж байгаа. Ингээд 5 болох юм байна тийм ээ. Тий. Юуны мань маш том баяр хүргэмээр байна. Талархлаа илэрхийлмээр байна. Баярлалаа. Зөвхөн өөрөөрөө биш бусад одоо бас хүүхдүүдийг нэн ялангуяа орон нутагт байгаа мэдээллээс одоо хол байгаа хүүхдүүдийг зорин очиж мэдээллээр хангаад зам үн түнчлэн өөрийнхөө одоо энэ сувлал энэ амралтын газараа амраагаад хүүхдүүдийн одоо хөгжил бас хувь нэмрээ оруулж байгаад нь талархлаа дэвшүүлмээр байна. Маш их баярлалаа. За Японы бас арт түмэн Япон одоо Япон ээж сайн үлсийн төлөө одоо бас ийм сайхан оюунлаг төв байгуулж өгсөн юм байна те 35 сая йенийн одоо бас хөрөнгө оруулалтыг оруулаад энэ амралт сувиллыг байгуулж өгсөн юм байна. Харин энэ амралт сувиллын хөгжлийн хөтөлбөрийн дэмжихийн тулд та бүхэн мань бас тусгайлаад ийм массажны төв байгуулсан юм байна. За массажийн төв нь бол өөрөө Хүнөө молд үйл ажиллагаа явуулдаг Такара нэртэй ийм салон үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр Такара салоноор үйлчлүүлж байгаа хүн болгон энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан энэ амралт сувиллын төвийг бас дэмжиж байгаа юм байна шүү. Дэмжиж байгаа нэг хэлбэр юм байна гэдгийг бас яг одоо телевизийг үзэж байгаа хүмүүст мэдүүлье гэж бодсон юм аа. Тэгээд би бол дэмжиж байна. Маш том одоо баяр одоо бас төвшүүлье. Баярлалаа. Чиний урд байгаа энэ хайрцаг одоо юу вэ гэдгийг
сонирхож магадгүй яг одоо урд байгаа тоног төхөөрөмжөө танилцуулаач. Энэ миний урд байгаа юу болохоор төхөөрөмж болохоор бариал компьютер. Одоо нэг ясандаа одоо дэлгэцгүй компьютер гэсэн үг. Тэгээд би одоо энэ дээр ингээ хэрэгтэй мэдээллүүдээ яг одоо Word-оор ингээ шивж оруулдаг. Японоор, англиар, монголоор гэдэг ингээ шивж болдог. За тэгээд ерөнхийдөө бол ингээ дотор нь хадгалаад явдаг. Би өөрөө Японд сурдаг байсан. Одоо зүй төнөр барилдлын чиглэлээр одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны магистр зэрэгтэй. За тэгээд Японд бол одоо нөгөө Монголд ч гэсэн тусгай одоо хэрэгцээтэй хүмүүс одоо жилд 2 жилд нэг удаа нөгөө тусгай хангамж гэдэг ингээд одоо нүдний шил, таяг, одоо даралтын аппарат энэ төр гэдэг ингээд өгдөг юмуд байдаг те. Яг тэрнтэй адилхан Японд болохоор тодорхой хэмжээний одоо нөгөө ихтэй сургууль байгаа тийм газруудад одоо дүүргүүдэд гэх юм да. Яг тэр тусгай хэрэгцээ дотроо өгдөг юм дотор нь энэ ноутбук ингээд байж идэг. Зөвхөн одоо энэ braille үсгээрээс гадна нөгөө ердийн лаптоп, ердийн компьютер, ердийн гар утас чинь бас нөгөө шууд юм маш хурдан хилэлгээр уншиж өгдөг юм програм бас байдаг юм байлаа шүү дээ тий. Түүгээрээ дамжуулаад ер нь бол хүүхэд зөвхөн одоо юм тусгай сургуульд сурах биш харин ердийн сургуульд ердийн хүүхдүүдтэй ердийн одоо ангид бас суралцах боломжтой юм шүү гэдгийг бид нар бас нийгэмд илүү сайн таниулах хэрэгтэй гэж боддог байгаа. Тэгээд уг нь бол бас хүүхэд болгонд бид яг энэ халамжийн сангаас олгодог тусламж одоо энэ бодлого дотроо ухаалаг гар утсыг бол оруулсан. Тэгээд угтаа бол илүү одоо хэрэгцээтэй бас яг ийм компьютеруудыг бас бий болгож олгодог бол бас их хэрэгтэй юм байна тий. Одоо жишээлбэл Японд бол яг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд 2 дугаар ангиас нь одоо компьютерийн хичээл, технологийн хичээл орж эхэлдэг. Тэрэн дотор нь юу гэдэг юм гэхээр одоо сая таны хэлсэн ухаалаг гар утас гэж юм те. Тэрийг яаж ашиглах юм? Одоо энэ ноутбукийг бариал компьютерийг яаж ашиглах юм? Зүгээр энгийн компьютерийг яаж ашиглах юм гэдэг одоо хичээлийг энгийн хүүхдүүдээс илүү одоо хурдан одоо арай их хугацаагаар ордог энэ төр жишээтэй байдаг л да. Хүн ямар ч ажлыг хийж болно, яаж ч хөгжиж болно, ямар ч хэлийг сурж болно гэдгийг бол бас олон улсад ч гэсэн харагддаг. Манай улсад ч гэсэн одоо маш олон юм гадаадад аялаад, гадаадад ажиллаад, гадаадад сураад ирсэн харааны бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө үлгэрлэж бас харуулж байгаад бол туйлын бас их талархалтай байна. Тэгээд бид хамтдаа ирээдүйг одоо байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд илүү сайхан ирээдүг одоо бий болгохын тулд хамтдаа өөрчлөлтүүдийг бас хийж бэрх биш ээлтэй одоо Монгол улсыг зохицлоё гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бэрх биш ээлтэй аян үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Хөгжим бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ажил хөдөлмөр эрхлэлтийн тухайн асуудлыг хүндэхэд бол олон улсын бол дотоодын маш олон хууль эрх зүй бодлого шийдвэр байдаг. Гэхдээ яг одоо ямар арга хэлбэрээр те тохируулал ажлын байрын орчин нөхцөлийг яаж өөрчлөх, шинжлэх, ямар дэмжлэг үйлчлэгээ үзүүлэх тухайн асуудлыг хүндэхэд бол үүнийг хамгийн сайн хэн мэдэх вэ гэхээр тухайн хүмүүс маань өөрсдөө байдаг. Нэг үгээр хэлбэл хөгжим бэрхшээлтэй иргэд маань өөрсдийн үүсгэл санаачлалаар үүссэн аж ахуй нэгж төрийн бас байгууллага энэ чиглэлээр хамгийн их туршлагатай, мэдлэгтэй боломж нөхцөлийг бол одоо таарсан байдаг. За энэ утгаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөгжим бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай төсөл хөтөлбөрийг жил болгон зарладаг. За энэ жилийн онцлог нь бол за энэ зарлагдсан материал сонгон шалгуулалтанд материал өгсөн төрийн бас байгууллага аж ахуй нэгжийн төслийг илүү дэлгэрэнгүй ойлгож таних, нөгөө талдаа нийгэмд хүргэх, за мөн тэнд явагдаад байгаа арга туршлага, техник тэр бүгдийг бол бас аж ахуй нэгж нийгэмд бас хуваалцах, таниулах ийм хэлбэрээр бол энэ удаагийн сонгон шалгуулалт төслийн арга хэлбэр бол онцлог байгаа гэж ойлгож байна. Нөгөө талаас хөгжим бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нийгэмд бол бас маш их буруу ойлголт байдаг тийм. Маш их одоо тусгай дэмжлэг ч юм уу тусгай хөрөнгө зардал гаргах хэрэгцээ шаардлага байдаг талаас нь ойлгодог ба. Тэгвэл үүнийг яг одоо амьдрал дээр хэрэгж байгаа хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж төрийн бас туршлагатай төрийн бас байгууллагууд маань
бодитоор харуулж энэ маань нөгөө нэг хөгжимшилдэг хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх бусад хэлбэрийн үйл ажиллагаатай уялдах тийм бодлого учраас бас энэ удаагийн нээлттэй те нийгэмд одоо өөрсдийн хийж байгаа хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа төсөл хөтөлбөрөөр танилцуулах нь бас нэг давуу тал юм болов. Энэ үйл ажиллагааны онцлог юм болов гэж харж байна. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн байнгын ажлын байр бий болгох, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг.